Монгол улс их тайвныг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлоготой улс орн. Өнөөдрийн хүртэл манай улс мөнхийн хурш болох бүгд найрамдах хятад ард улс. Оросын холбооны улстай эж бүрэн түншлэлийн харилцаатай байсан бол 3 дахь шүршийн бодлогынхоо хүрээнд Европын холбооны улс орнууд болох бүгд найрамдах Чех улс болон бүгд найрамдах Польш улстай 75 жилийн түүхэн найрсаг харилцаагаа эж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэж 3 дахь шүршийн бодлогоо дорнод Европт баталгаажууллаа. Европын холбоо бол Монгол улсын урагшмаа. Далаад гарцгүй хоёр их том хуршийн дунд, хоёр цөмийн зэвсэгтэй орны дунд, хоёр нэгдсэн үндэсний байгууллагын хоёр том голлох хүчний дунд Монгол орны энэ гадаад бодлого идэвхтэй олон тулгуурт нээлттэй ялангуяа инхийг эрхэмсэн гадаад бодлогыг бол тууштай явуулж явахыг зорж явах хэрэгтэй. Эсрэг харилцааны хувьд бол Монгол орн нэгдсэн үндэсний байгууллагын 192 гишүүнтэй харилцаа тогтоосон цөөхөн орны нэг болж байгаа. Тэгэхээр энүүгээрээ бид нэр дэлхийд өөрийнхөө их тайванч бодлого нээлттэй олон тулгуурт гадаад бодлогоо нотлоод бүх улс оронтой одоо дайсагнад орн байхгүй, ямарваа нэгэн одоо зөрчил тэмцэлтэй орн байхгүй гэдг нь өөрөө Европын улс орнуудад бас их сайхан жишээ болдог. Чех, Польш хоёр улс маань бол Европын холбооны төв зүүн Европын хамгийн гол төлөвч юм хэлсэн. Чехийнхаа нөхдөдтэй харилцаа хамтын ажиллагааныхаа төвшинг өргөжүүлэх, ахиулах талаар ингээд яриа хэлцээ хийж байгаа. Энэ одоо зорилгоо бид нар энэ төвхөн ажлынхаа үеэр хэрэгжүүлэх энэ төлөө гэж ажиллаж байна. Монгол улсын ихийг эрхэмлсэн нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлого болон ардчлал хүний эрх хэрэгчлөөг дээдэлсэн манай хоёр улсын нийтлэг үнэлт зүйлс энэ дэлхийн их тайван тогтвортой хөгжил хүн төрөлхтний сайн сайхан үйлсэд зохихог нэмрээ оруулах гэдэгт бид итгэлтэй байна. Бүгд найрамдах Чех улс 10 сая гаруй хүн амтай парламентын засаглалтай ерөнхийлөгч Петр Павел 2023 оны 1-р сард 5 жилийн хугацаагаар сонгогдож мөн оны 3-р сард тангараа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын холбоонд элсэн. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн 3 дахь хөршийн бодлогоо тунхаглаж Европын хоёр улс дамнан хийсэн төрийн ажлыг тоймлон хүргэж байна. Үзэгчтэй ТВ-с телевизийн сурвалжлах баг Чех улсын нийслэл Праг одоос мэдээлэл хүргэж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павлийн урилгаар бүгд найрамдах Чех улсад төрийн ажил хийж байна. За манай хоёр орн бол нийт 75 жилийн хүүхэн харилцаатай улс орн юм. Энэхүү 75 жилийн тохиолдуулан хоёр орны найрамдах харьцаа эд бүрэн түншлэлийн харьцаанд одоо хурж хуугчид гар үсгэх юм аа. Яг энэ цаг мөчид одоо Чех улсын ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилжин ордондоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийг хүндэтгэн хүлээн авахар хэмжээ болж байна. Дашин сонирхолтой манай одоо ерөнхийлөгчийн ажил 10 жилийн дараа болж байгаа төрийн ажил гэдгээр онцлогтой байгаа. 1999 онд Нацгийн баг онд ерөнхийлөгч ажиллаж байсан бол 2015 онд цагийн элбэг бүж ерөнхийлөгч ажиллаж байсан юм аа. Ийхүү 2025 онд Ухнагийн хүрэлцэх ерөнхийлөгч тус улсын ерөнхийлөгчийн урилгаар төрийн ажлыг хийж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийг бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павел ёслол төгөлдөр хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийж манай улсын төрийн тэргүүн Прагийн шилтгэний хүндэт зочны дэвтэрт уйгуржин Монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээлээ. Альва улс орны найрамдалт харилцаа хүн хоорондын нөхөрлөөс үүдэлтэй гэдэг. Манай хоёр орны ерөнхийлөгчид анд нөхдийн дотн харилцаатай дээр хоёулаа цэргийн сургалт өгсөн бөгөөд хоёулаа мотоспортын хоббитон сонирхол татаж байлаа.
Манай хоёр оны харилцан хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармаалтын дунд эдийн засаг нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж байд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүнээр илэрхийлж талууд уламжлалт найрсаг харилцааны түвшнийг ахиулж боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн, спорт, хууль эрх зүйн зэрэг чиглэлээр засгийн газар хоорондын хилэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж хоёр улсын ерөнхийлөгч хамтарсан мэдээлэл хийсэн. За тэгэхээр хоёр улсын төрийн тэргүүний харилцан хамтын ажиллагааны хүрээнд маш олон салбарт хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурсан. Тэр дотроо батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гарын үсэг зурсан. Энэ гэрээ байгуулагдсанаар бүгд найрамдах Чех улсад ажиллаж амьдарч байгаа, за мөн зорчиж байгаа, сурж байгаа иргэд маань эрх зүйн тусалцаа авах, хамгаалагдахын эрх нь үүсэж байгаа. Энэ хоёр тал терроризмын эсрэг хамтарч ажиллах, гэмт хэргийн эсрэг энэ мэдээллүүдийг солилцох, хувийн болоод албаны олон төрлийн мэдээллүүдийг харилцан солилцох ийм боломж олцоол нэгдэж байгаа. Ийм давуу талтай гэрээ анх удаага хоёр улсын хооронд байгуулагдлаа. За мөн түншлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа бол 2019 онд зуулсан энэхүү санамж бичгээ дахин шинээр батллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бас Чех улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд тэр дундаа хүүхэд залуусаа монгол хэлнийхээ өв соёлыг тэд монгол хэл сурах энэ нөхцөл боломжийг хангахын тулд Прагийн ойролцоо 3 хотод монгол хэлний энэ төв байгуулах ийм том хэлцээр бас боловсролын салбарын санамж бичгүүдэд тусгагцсан гэсэн таатай мэдээг үзэж та бүхэн үргэлээ. За энэ бол хууль заасан монгол хэлтнийг дэмжих дэлхийд ингээд суурьшаад байгаа диаспора гэж ярьдаг. Энэ бол гадаад байгаа монголчууд гэдэг бол монгол хэл соёлыг түгээж яваа маш чухал ийм хүмүүс. Түүний зэрэгцээ монгол хүн болж төрсэн хүн бол өөрийнхөө их хэлээ эзэмшиж соёлоо мэддэг ийм байх ёстой. Хаана байх нь хамаагүй. Тэгэхээр энэ ажлыг бас бид дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр бүгд найрамдах Чех улсад одоогийн байдлаар 191 орны 1,94,000 гаруй иргэн ажиллаж амьдардаг гэсэн статистик тоо мэдээ байна. За тэр дотроо Монгол улсын 14,000 гаруй иргэн Чех улсад сурч боловсрлон амьдарч байна. 2025 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар Чех улсад манай улсын 14,071 иргэн албан ёсны зөвшөөрөлтөй ажиллаж сурч амьдарч байгаа бөгөөд 7,043 нь эмэгтэй, 7,028 нь эрэгтэй. Тэдний 6,843 нь байнга оршин суух зөвшөөрөлтөй, 7,228 нь урт хугацаанд оршин суух зөвшөөрөлтөй байна. Нийт иргэдийн 28 орчим хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Манай иргэд Чех улсад суугаа гадаадын иргэдийн тоогоороо 8 дугаарт ордог. Манай хоёр улс орн бол боловсролын салбарт маш өмнө нэртний хамтын ажиллагаатай улс орн байгаа. Хамгийн анх Чехословакийн их сургуульд 1955 онд Монголын хамгийн анхны 40 оюутан суралцсан байдаг. Түүнээс хойш өдгөөг хүртэл боловсролын салбарт маш олон хамтын тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжиж олон монгол залуус Чехад суралцаж төгссөн, Чехийн мэргэжилтэд боловсон хүчнүүд болсон ийм сайхан мэдээллүүд байдаг. Илгээлд 2100 хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Кракотын техникийн их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд 21 оюутан Карлын их сургуулийн Чех хэлний бэлтгэл ангид суралцаж байна. Сайн байцгаана уу. Намайг Баянмөнхийн Цэнт Гишэг гэдэг. Би Ар хангаа аймгийн Чулуу Цумаасын нийлгээлт хөтөлбөрт шалгараад одоо Герман улсад суралцаж байгаа. Информатик мэргэжлээр суралцаж байгаа. Сайн байцгаана уу. Намайг Батинхийн Эдэн Цэцэг гэдэг. Дарнот аймгийн Хүлэмбэр сумаас 2022 онд илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан. Чехийн техникийн их сургууль барилгын инженер мэргэжлэр 2 дахь жилдээ суралцаж байгаа. Энэ илгээлт 2100 гэдэг хөтөлбөр бол миний хувьд бол их маш сайхан өндөр сэтгэлтэй байгаа. Яагаад тэгэхээр Монгол улсад маш олон хүүхдүүд хичээлдээ сайн хүүхдүүд болон амжилт гаргахын төлөө хичээж байгаа хүүхдүүд тэдгээр хүүхдүүд гадаад явж сурах, аль эсвэл Монгол улсдаа сурах эсвэл өөр бусад төгсөл мөрөөдлөө биелүүлэхэд тусалж байгаа хөтөлбөр гэж миний хувьд бол боддог. Тэгээд одоогоор Подбродын хотод Чех хэл болон математик, физик, IT гэсэн хичээлүүдийг судлаад дараа жилээс би Бүрнотын Масар их сургуульд бие анагаах ухааны болон тоос оллын биологи гэсэн мэргэжлэр сурахаар төлөвлөж байгаа. Энэ хүүхдүүд бол дараагийн Монгол улсын урт хугацааны бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хөгжлийн бодлогууд, том мега төслүүд, дээрээс нь бас орнуудыг хөгжүүлэх энэ чухал хүний нөөцийг бол бүрдүүлэх, цөм хүний нөөцийг бүрдүүлнэ.
Чехийн дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум $. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган $. Дундад цалин нь 45,000 гаруй крон буюу ойролцоогоор $2,000. Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн эдийн засгийн голлох салбар тооцогддог. $424 тэрбум $ын экспорт, $400 гаруй тэрбум $ын импорт хийдэг болсон юм. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээлсэхийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн, хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжин эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын бизнес форумыг зохион байгууллаа. Тийм ажлын салбарын нэгсэн бол бизнес форум байгаа. Энэ утгаараа хоёр улсын бизнес форумын нээлттэй бизнес оролцож өгүүлж байна. Чехийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр логистикийн шинэ шийдлүүдийг эрхлэх бас сонирхолтой байгаагаас илэрхийлж байна. За тэрнийхэн бизнес форумд монголчууд маш өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Тодорхойлбол 20 гаруй бизнесийн салбарын 70 гаруй компани 100 гаруй төлөөлөгчид болоод бизнес форумд ирсэн байгаа. За мөн Чехийн талаас энэ тооны бизнес эрхлэгчид болоод энэ бизнес форумд оролцож байна. За тэгэхээр өнгөрсөн 2 өдрийн тухайд бизнес эрхлэгчид маань одоо Чех улсын бизнес тэр дунд маань кластераар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бизнесийн үйл ажиллагаатай дижитал танилцсан гэсэн таатай мэдээлэл өгж байна. Хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашаа бизнесийн бүхий салбарт харилцаагаа өргөжүүлэх боломжоо баталгаажууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөтөлбөрийн хүрээнд үндэсний ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөллүүд тус улсын Нова Мосинала үйлдвэртэй танилцсан юм. Ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөллүүдээс Кашмар Холдинг компани Чех улсад салбараа нээж Европын зах зээлд гаргахад экспортын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа бол Чех Монголын бизнес форум дээр талах чихэр компани Чехийн G4 компанитай 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа 10 дахь төслөө хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Өмнө нь одоо 8 төслийн ард амжилттай гарсан. Тэгэхээр одоо энэ удаадаа бол бид нар талчрын үзэд компани шинэ маш томоохон төсөл гэж ярьж болно. Бид далавчгэр компанитай хамтран ажиллаад 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Бид энэ удаа шинэ төсөл дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин гэдэгт итгэлтэй байна. Ер нь Европын оронгууд бол ноолорыг маш их сонирхдаг. Өөрсдийнхээ цаг агаар болоо соёлтой бол ноолор бол ялцчихгүй холбоотой. Энэхүү энэ удаагийн Чех Монголын бизнес форумын үеэр Монголын бизнес эрхлэгчид нийт $6.3 сая дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэг бүгд найрамдах Чех улсад төрийн ажил хийх үеэр Чехийн Ахмад геологч Момир Краватерийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нь айлчлалын торгон мөчүүдийн нэг байлаа. Монгол Чехийн геологийн хамтарсан багт та бас ажиллаж одоо манай улсын одоо алдартай том үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэрийг анх нээхэд Лесмоливданы ордыг нээхэд та бас залуу насаа зориулсан юм билээ. Энэ таны залуугийн сайхан зураг мөн биш үү? Мөдөд ерөнхийлөгч аваа юуны өмнө та намайг хүлээж авч тэр тусмаа Монгол сайхан гэрт хүлээж авч миний залуунаасаа өнгөрөөсөн нутгийг минь санагдуулах ийм боломж олгосон танд үнэ талархаа илэрхийлье. Тэгээ Монголд анх явсан 62 онд. Энэжид 75 жилийн ой Краутергай бид хоёр 62 онд Монголд танилцсан. Тэрээс хойш бид дандаа уулзж байна. Түүнээс дандаа шинэ мэдээ сонсч байна. Түүний зураг ерөөсөө түүний тухай материал надад зөндөө байна. Хөгжим бол хил хязгаарыг даван туулж, зүрх сэтгэлийг холбож, ард түмнийг амин сүнсээр нь холбож чаддаг, улс орны сүлдийг илэрхийлж чаддаг увдистай агуу урлаг билээ. Бид энэхүү тоглолтод ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус үеийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн Монгол түмний эрхэмлэн дээдлдэг морин хур хөгжмийн зэмсгээр Монгол үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээдсээс гадна Чех ард түмний уран бүтээлээс толиулахаар бэлтгэлээ.
уран зөвхөн хөгжмийн зэмсэг төдийгүй монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог төвхтэй салшгүй холбоотой. Миний хувьд бол холбооны бүгд Герман улсад амьдардаг. Тэгээд Германаас пүүж зорж үзлээ. Тэгээд сайхан Монгол дээл хуцаа өмсөөд Монголынхоо өв соёлыг одоо дуу хөгжмийг ингэж үзсэндээ маш их баяртай байна. Tak samozřejmě pro mě to byl velký zážitek, protože Монголын хөгжмөөс Монголын өргөн удам тал байгаль төсөөлөгдөж байна. Нөгөө талаас чех хүний хувьд монгол хүн чех дуу дуулж, чех хөгжим ихшиглүүлсэн маш сайхан санагдж байна. Би анх удаа Монголын үндэсний хөгжмийг сонслоо. Маш аялгуулаг, сайхан уран бүтээлүүд сонссондоо баяртай байна. Надад маш их таалагдлаа. Надад тоглолт маш гайхалтай санагдлаа. Монголын морин хуурын найрал монгол уран бүтээлүүд тоглохоос гадна чех дуу тоглож дуусна нь надад маш сонирхолтой санагдлаа. За энэ хан найрлын эртний хөгжмөн нь бол ерөнхийдөө бол амьд үзүүр гэдгээр маш онцлог. Энэ хан найрлын хоёр онцлог юм байна. Нэгдүгээр амьд үзүүр гэдгээр олон улсын анхаарлыг их татж байна. Хоёрдугаарт энэ музейн боловсрол гэдэг юм байна. Музейн энэ хан найрлын залуу уран бүтээлчдээр замжуулаад музейн боловсролыг маш сайн олгож ирсэн. Энэ хоёр том агуулгатай одоо холбоотой байна. Үзэгчдийн ТV телевизийн сурвалжлага баг бүгд найрамдах Чех улсын нийслэл Прагад үндэсний төв музейгээс энэхүү мэдээлэл хүргэж байна. Хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд замун түүжлэн 75 жилийн он айлчлалын хүрээнд төв музейд нь Чингис хаан үцэглэн өнөөдөр нээлттэй хэллээ. Хүн төрөлхтний төвхөнд хамгийн том эзэд гүрнийг байгуулсан тэр хүний үлдээсэн санаа бодол бүхнийг дэлхийд даяар түгээн дэлгэрүүлэхэд энэ үзэсгэлэн бол онцгой үүрэг гүйцэтгэх гэж бид нар бодож байгаа. Европ дахинных хамгийн ихний ээлжинд Монгол улсын дундад 100-ны үеийн түүхээс бол өргөн их мэдлэгийг хүлээж авах хаа гэж найдаж байгаамаа. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт Чингис хаан үндэсний музей болон шинжлэх ухааны археологийн төв хүрээлэнгийн 179-ийн 600 гаруй үзмөр эд үлгийн зүйлс дэлгэгдэж байна. Европын томоохон музейнүүдэд байгаа одоо дунд 100-ны үеийн түүхтэй холбоотой бичиг баримт 40 хүртэл тавигдсан байгаа. Тэгэхээр тэр жишээлбэл одоо алдарт нөгөө Луи хааны одоо Францын хааны хаан бичсэн захиа тэр Францын хаанаас бичсэн захианы хариу зэрэг бүтээлүүд бол оригиноор тавигдсан. Бүтэн зууны 3 сарын туршид Европын зүрхэн дөрших Чех улс тэр жигтэй дэлхийн талыг байлдан дагуулсан их эзэн Чингис хаанаар амьсгалах нэм. Монголын өв соёлд онцгой хайртайгаа хэлье. Түүнээс манай гэр бүлүүд онцлогтой манай аав социализмын үед Монголд ажиллаж байсан. Түүний Монголоос судалж авсан хувцас хонрууд дээрээс нь медалууд манай гэрт хадгалж байдаг. Би өнөөдөр бас энэ Монголын соёлтой холбоотой дээл өмсч ирсэн. Би өөрөө Занбазрын урлагийн бүтээлүүдийг цуглуулдаг, судалдаг. Бас 20 жилийн өмнө бас Баян үзлэд очиж байсан. Тэгээд бас Монголын өв соёл гэхээр надад байнга ойр өгдөг. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц бүхий Европын холбооны улсуудад хийсэн төрийн айлчлал бүгд найрамдах Польш улсад хийсэн төрийн айлчлалаар үргэлжлэлээ. Бүгд найрамдах Польш улс 37.5 сая хүн амтай хүн амынхаа тоогоор Европын холбоонд 5 дугаарт бичигддэг.
Польш улс 1791 оны 5 дугаар сарын 3-нд Европт ирдэх анхны үндсэн хуулийг батлаж байсан төвтэй. Нийт 16 мужаас бүрдсэн парламентын засаглалтай улс юм. Бүгд найрамдах Польш улс нь нэгдсэн үндэсний байгууллагыг анхлан байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 оны 3 дугаар сарын 1-ээс НАТО, 5 дугаар сарын 1-ээс Европын холбооны гишүүн болсон. Мөн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Шенгений бүсэд нэгдсэн юм. Бүгд найрамдах Польш улсад манай улсын 1000 гаруй иргэн оршин сууж байна. Ардын ангаа ухааны 200 орчим эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарт нь ажиллаж байна. Энэхүү төрлийн ажлаар Монгол-Польшийн харилцаа хамтын ажиллагааны түүхийн 75 жилийн ололт амжилтыг дүгнэн сэгнэж цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаар бид бас замын зураглалаа тодорхой болголоо. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анжей Дуданаар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр Монгол-Польшийн харилцаа хоёр талын хүчин чармаалтын дүнд эдийн засаг нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүнээр илэрхийллээ. Ноён ерөнхийлөгчөнд дурдсан дэд бүтцийн хамтран ажиллагааг бид нар бас сайн анхаарч байна. Энэ Монголын хөгжих потенциал бол маш өндөр байгаа. Тэрийг бид нар ер нь ашиглах хэрэгтэй байна гэж үзэж байна. Мөн манай хоёр улсын хоорондын аял жуулчны салбараар хамтран ажиллах олон боломжууд байгаа гэж бид нар санал солилцсон. Ялангуяа Монголын онгон баялаглыг Польшин жуулчдад зориулах олон улсын хүмүүсэнд анхаарлыг татах бол маш том бололцоо байна. Польш улсын ерөнхийлөгч Анжей Дуда манай улсад бол 20 жилийн өмнө альчилсан. Хоёр улсын ерөнхийлөгч минь хоорондоо их тийм дотн харилцаатай, анд нөхрөлийн юм харилцаатай болсон учраас энэ хариу альчлал бол одоо үнэхээр сайхан болж байна. Одоо ингээд дээрээс нь хамгийн чухал одоо үр дүн бол энэхүү альчлалын гол үр дүн бол манай хоёр улс найрсаг харилцаатай байсан бол одоо иж бүрэн түншлэлийн харилцааны төвшөнд хүрсэн. Иж бүрэн түншлэлийн харилцааны төвшөнд хүрнэ гэдэг бол манай улсын 3 дахь хөрш дотны анд болсон энэ Польш улстай бид нар бүхий салбарт харилцан ашигтай бие биенээ нөхөрсөн харилцан итгэлцсэн байдлаар харьцах боломжтой гэсэн. Тэгэхээр шинжлэх ухааны актын консерватор манай одоо эрүүл мэндийн яам тэ одоо бусад бүхэл өнөөдөр энэ 13 төрлийн баримт бичиг эрх зүйн баримт бичиг байгуулж байгаа энэхүү манай байгууллагууд бол одоо цаашдаа энэ эрх зүйн баримт бичгийн хүрээнд энэ хоёр ерөнхийлөгчийн нөхөрлөл, андал нөхөрлөлийн хүрээнд цаашдаа бол улам энэ харилцааг өргөжүүлэн хөгжүүлж бүхий салбарт гүнзгийрүүлэх энэ боломж нь бол бүрдэж байна. Өнөөдрийн энэ одоо гэрээ зурсан энэ үйл явдал бол Монголын зөвхөн урлагийн төдийгүй тийм ээ Монголын мэрэгжлийн хөгжмийн боловсролын цаашдын одоо хөгжилд Польш орнтой хамтран ажиллахад бол нэлээд том төлөвлөс болох болов гэж бодож байна. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо энэ нийт улсын ард иргэд тусламж үйлчлэхийн одоо чанартай юмыг одоо хямд үнээр хангах томоохон бодлогын өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед одоо энэ гэрээг үзгэлж байгаа нь бас их чухал ач холбогдолтой уламжлалтын эмийг одоо Польш улсад бас авчирж ингэж хэрэгэлдэг байгаа. Энийг цаашдаа бид нэр албан ёсны ус бүртгэлтэй болгож энэ Польшд улс төдийгүй Европ даяар энэ хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд бас их чухал алхам болж байгаа. Манай улсын хувьд бол ер нь уламжлалт ангаах ухаанаар олон улсад гарах энэ боломж бол маш их байдаг. Энийг бол Европ руу гарах хамгийн гол гарц маань Польш улс байгаа. Илгээлтийн эзэд бол итгэлийн эзэд шүү. Энийг байнга сэтгэл дотроо хадгалж яваарай. Эх орон гэдэг энэ их сайхан хамгийн одоо хүний хамгийн нандин бүхэн шингэсэн энэ газар байнга чиний итгэлийг сэргээж чамайг дуудаж байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол илгээлтийн эзэд болсон та бүхэн энэ итгэлийн эзэд бас болоорой гэж өрөөе. Улс оронд маань одоо 14 мега төсөл хэрэгжих юм хариуцлагатай цаг үе. Нэг талаас одоо маш их том боломж нэгж байна. Нийт одоо 38 мянган инженер техникийн ажилтнууд улс оронд хэрэгтэй байна. За бүсчилсэн хөгжлийн одоо бодлогыг бид нар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас бол та бүхэн өнөөдөр 330 сум одоо 170 хорооноос яг одоо ингээд хичээл суралгаараа хүмүүжлээрээ бусдыгаа манлайлж ирсэн. Одоо манлайлагч нар учраас бол та бүхний одоо ажлын байр одоо бэлэн байгаа тийм ээ. Тийм учраас улс орондоо одоо жинхэнэ та бүд явахтаа амлаж ирсэн тэр хүсэл мөрөөдөлж одоо би энэ цаг хугацааг ойрхон болсон байх шүү гэж бас хэлхийг хүсэж байна. Бид нар чинь нэг сургууль руу явахгүй бөөндөө буугаад трамвай оронгуудаа сууж чадахгүй. Тэгэл тийхтэй цаасан тийхтэй аваад тэгээ трамвай нэрсэн чинь тал нь авч чаддгаа. Хүү энэ хаадгаа зогсоож байгаараа гэх нөгөө үлцэн хөвгдөд нь трамвайны хордор гараа өргөөд тэгээ танжаагүй тэгээ дараас ирж ирсэн.
Тэндээс хойш 3 жил асар ордон өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон зүйлийг сурч мэдээж маш олон сайхан найзтай болсон. Энэ боломжийг олгосон Монголын татвар төлөгч мянган агч нартай болон энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын ерөнхийлөгчтэй баярлалаа гэж хэлье. Маш их зүйлийг сурж ийн Монголдо очиод ажиллах бүх туршлагаа бүрэн хоримтлуулсаар байна. Тэгээд одохгүй Монголдо очиод бүгдээрээ хамтдаа ажиллахын төлөө урагшаа. Уурхангай аймгийн тамгын газартаа бас очиж дадлага хийсэн байгаа. Тэгээд одоогоор бол урагшаал дахь Монгол Улсын Эрдэнэ сайдын яамнда бас дадлага зохицоор ажиллаад явж байгаа. Миний хувьд энэ дадлага хийсэнд бол надад амар том зүйл болж ирсэн. Хичээл дээрээс олж авч чадахгүй практик зүйлүүдийг бүгдийг эндээс ойлгож авч байгаа. Нэмээд Монголын гадаад яам яаж ажилладаг, дотоод бүтэц, айлчлалын ажлууд ямар байдаг, нэмээд ямар гоё хамт амлалтантай болсон бол надад амар том азис болж ирсэн. Хоёр хүмүүсттэй морин хуураараа хорвоог уйраасан хосгүй нэгэн үндэстэн Азийн чэйжинд байдаг. Монголчууд бидний өн эртний түүхийн гэрч болж өдгөө хүртэл игшгэлсээр байгаа. Морин хуурын чуулгын Монголын сайхан орон тоглолтыг Польш улсын ард түмэн болон тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авлаа. Ингээ Монгол улсаас минь морин хуурын чуулга ирж энэ Польшийн төв хотод Пелермонт тоглож байгаад энэ Польшид амьдарч байгаа монголчууд болон Польшийн ард түмэн маш их баярлж хүлээж авч байна. Монголоо маш их санаж байгаа. Бид нарыг ингэж сэтгэлийн минь дэвтээж Монгол аялгаугаа авчирсан та нартай баярлалаа. Польш улсад ийм морин хуурынхаа чуулгатай ирсэн алс бол хүний газар 20 жил болж байгаа биднөөсөө бол маш сайхан амьд явхад алтай ягнаас сууна гэдэг шиг ийм сайхан тоглолт үзсэндээ маш их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Эх орон нутаг усаа ах дүүсээ ээж аваа айгүйх санаж байна. Өнөөдөр энийг үзэл ер нь тэгээд баг нисгэл нутаг руугаа. Тэгэхээр бидний энэ сансан сэтгэлийг уйрааж ингэж өгч явахд маш их сэтгэл хөдлөж байна. Хамгийн түрүүнд ээжигээ санаж байна. Нутаг усаа маш их санаж байна. Уул усаа их санаж байна. Бүх юм маш их санаж байна. Ширхэг өвсөн ч гэсэн санаж байна. Монгол соёлыг бол бас энэ Польшийн эрэг ард түмэн болон монголчуудаа энэ амьдарч байгаа он удаан жил амьдарч байгаа монголчуудаа бас ингэж толилуулсан. Энэ өөрөө маш их тийм сэтгэл хөдлөм үйл явц болж байсан. Маш их олон хүмүүс зөвхөн морин хуурынхаа чуулгыг иршиглээд байж хахад маш их хүмүүс ойлсон. Энэ өөрөө бол ингэж нэг хүн хоорондын харилцаа, амьд харилцааг бий болгож байгаа явдал бол маш их энэ төрийн тэргүүний айлчлалын хамгийн гол үр дүн болов уу гэж харж байгаа.
Хөгжим гэдэг ямар ч орчуулга шаардлагагүйгээр хүний сэтгэлд оршин тухайн улсын ёс уламжлал түүхийг гүн гүнзгий мэдрүүлэх өндөр ач холбогдолтой. Чингис хаан одонд Монгол улсын соёлын элч, морин хуурын чуулга, Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Карнеги холл, нэгдсэн үндэсний байгууллагын танхим, Австрийн Вен хотын филармон, дэлхийн гайхамшиг театруудын жагсаалтанд зүй ёсоор ордог Болшой Мариинский театр, Өмнөд Хөршийн үндэсний их театр буюу Совдон театр, Японы эзэн хааны ордон болон Австралийн Сидней Опера хауст аяд-угаа игшгэлүүлж байсан бол энэ удаа дорнод Европын зүрхэнд орших бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгчийн ордон Прагийн шилтгэн болон бүгд найрамдах Польш улсын үндэсний филармон игшгэлж их орноо сурчлаа.